За оройн минь. За жоохон цуглаах хэрэгтэй. Амралтын өдрийн ингэж чөлөө цагийн лайв орох гэж байна. За манайхан би энд байна гэд комментлаа гараад ирээрэй. За 7 хоног болгоны бүтсэн өдөр сэдвтэй лайв орж байгаа. Тэгээд энэ нь бол чөлөө цагийн лайв. Чөлөө цагийн гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр ер нь яг хөө ингээд лайвд бол миний үзэл бодол байдаг л та. Гэхдээ ер нь чөлөөтэй ярина л гэсэн утгатай. Чөлөөтэй ярьдаг лайв аа л гэсэн үг. Сайн баяр. Баги хорсорон заяаза энэцэнэ. За нэг 100 болчих. Тэгээд эхлэе да. За өнөөдрийн лайвын сэдэв бол удам содар сүнсний өгөгдөл гэдэг ийм сэдвтэй. Сүнсний өгөгдөл. Тэгэхээр нэг зүйлийг бас нэмж хэлмээр байна. Одоо өнөөдрийн энэ лайв дээр яригдж байгаа энэ зүйл бол альва нэгэн их сурвалжаас авсан ийм зүйл биш. Миний өөрийн үзэл бодол шүү. Тэгэхээр алдаа оноотой зүйл олон байгаа байж. Олон байгаа бах. Энэ юу гэсэн үг вэ гэхээр би ямар нэгэн зүйлийг уншаад тэгээд тэрийг та бүхэнд ярьж байгаа юм биш. Энэ зүгээр би өөрөө дотор ухаандаа бодож ингэж ойлгосон зүйлээ та бүхэнд ярих гэж байгаа гэсэн. Тэгэхээр алдаж онж магадгүй. Тэгэхээр тэнийг бас ойлгоорой гэж. Жамо 2 мамо манай 2 сайн. Амархуу төвчөр. Боин нэмэх Чимбат 3 сайхан найзаа сайн уу? Тэгэхээр энэ хорвоо дээр амьдрал дээр олон хүмүүс амьдарч байгаа. Яагаад энэ олон төрлийн зан ааштай байна уу? Энэ гэр бүлийн хүмүүжлээс болоод байна уу? Аав ээжийнхэн юу гэдгийг сургасан гэр бүлийн орчин нөхцлөөс болж хүмүүс ийм олон төрлийн авир ааштай, олон төрлийн амьдралтай, тэгээд олон янзын санаа оноотой, санаа бодолтой ингэж байгаад байна уу үгүй юу гэдэг тухай ярих гэж байгаа. Энэ удмаас ирсэн ийм зүйл үү? Эсвэл одоо нийгмийн бүтээгдэхүүн гэдэг. Яагаад зарим нь буйныг санаж явхад зарим нь нүгдийг бодож явдаг вэ гэж. Заримынх нь амьдрал яагаад санснаар болдоггүй вэ? Заримынх нь амьдрал санамсаргүй мөртөө сайхан амьдраад байдаг вэ гэдэг. Энэ биднээс хүсэл зоригоос хамаардаггүй юу гэдэг. Энэ сэдвээр ярих гэж байгаа. Энэ уг нь бол их сонирхолтой сэдв. Сайн дэвчээртэй ойлгож сонсвол их сонирхолтой. Тэгээ энэ миний
дахин нэмж хэлэхэд энэ зөвхөн миний бодол шүү. Тийм учраас буруу зүрөө ярьж магадгүй. Ер нь сүүлийн үед насахач ч юм уу, одоо би сүүлийн үед насахач ч юм уу гэж ярих дуртай болчиход байгаа. Яагаад гэвэл урд нь бодож байгаа зүйлүүд маань одоо сүүлийн үед бодогддог болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ насжилттай бас амьдралын туршлагатай холбоотой юм зүйлүүд байгаа. Би хөгшрөөд илүү балаа юм ярьдаг болоод байгаа гэсэн үг биш. Ерөнхийдөө ингээд удаан жилийн хугацаанд уншсан, судалсан ч юм уу, үзсэн, харсан, бодсон, эргэцүүлсэн энэ зүйлүүд маань хумигдаад байгаа. Ер нь хумигдаад ингээд багслагдж байгаа гэсэн үг. Таруу энэ тэнд биш, ерөнхийдөө нэг цул болж байгаа. Тэгээ тэр бодлууд маань бол урдны нөгөө олон жилийн өмнөх бодлуудаас шал өөр болоод байгаа. Илүү сууртай, илүү гүн гүнзгий болж байгаа гэсэн үг. Магадгүй манайхны ярих дуртай нөгөө гэгэрэл нөгөө юу руу орж байгаа ч гэж магадгүй. Би тэгтээ нэг өөрийгөө нэг гэгэрсэн гэж ярих гэж байгаа юм биш. Ерөнхийдөө гэгэрн гэдэг маань ухаарна гэсэн утгатай шүү дээ. Ухаарад байгаа зарим нэг зүйлүүд ухаарад байгаа юм болоо даа гэж. Бурхны тухай бодол. Би бол Бурхныг аягүй хүгүйсгдэг байсан. Манайхан мэдчихэл байгаа. Одоо энэ тэнгэр дээр юу ч байхгүй энэ төр гээл. Ерөнхийдөө техник технологи хөгжчихлөө. Сансарт айл тэр 61 оноос ахгүйла тэгээд сансарт хүн гараад тэгээд бас нэлээд олон жил боллоо. Дээрээс нь маш их юу байна. Маш их хиймэл давуулууд байна. Тэгэхээр тэнгэрт бол ямар нэгэн байдлаар хүн дүрстэй Бурхан гэдэг нэг юм суучаад биднээсийг зохион байгуулад байгаа гэдэг энэ зүйлийг бол би үгүйсгэж их ярьдаг байсан. За тийм миний юу жоохон хонгоогоод ах шиг байна. Энийг жоохон дээш нь малгах гэх юм байна. Жоохон ингэдэг юм уу? Тэгэхээр энэ Бурхны тухай бодол бол миний урдны бодож исэн олон ч хүмүүс тэгж бодож байгаа бах. Энэ тэнгэр дээр юу ч байхгүй гэдэг. Тэгээд энэний чинь тухай бас Гагарин анх дэлхийг тойроод ирэхэд сансрын орон зайд гарч дэлхийг тойроход буугаад ирэхэд Хүршевч асууж исэн. Хүршевч тэнгэрт чамтай нэг юм таарвуу гэж. Тухайн үеийн зөвлөлт холбоот улсын одоогоор бол ерөнхийлөгч. Тэгээд дараа нь Гагарин ч бас олон орноор дэлхийн бас анхны сансарт гарсан хүн гээд олон орноор бас айлчилсан. Тэр үед Ромын пап бас Гагариныг биечилж уулзалж бас асууж исэн гэж ярьд юм бил. Тэнгэрт юм байсан уу гэж. Тэгээд тэнгэрт гарахад юу ч байдаг юм байлээ гэж. Гагарин яг үнэнээ л хэлсэн байна. Дээр бол ерөөсөө юу ч байдгүй юм байлээ гэж. Хов хоосон. Тэгэхээр энэний тухай бол бид нар одоо орчин үеийн бид нар бол энийг бас тэнгэрч юу ч байдгүй бол мэдчихэж байгаа шүү дээ. Юу ч байхгүй гэдгийг. Гэхдээ бас нэг юм байна. Тэр нь юу вэ гэхээр миний бодлоор бид зөвхөн хүний харах мэдрэхийн хэмжээнд яриад байгаа. Одоо жишээл би та бүхний комментуудыг харж байгаа. Та бүхэн намайг намайг харж байгаатай яг адилхан хүний энэ харааны нүдний хэмжээнд л бид нэр энэ орчлын ертөнцийг дүгнээд байгаа. Харах мэдрэхүйн хэмжээнд гэсэн үг. Биднэрт харагддаггүй маш олон зүйл байгаад байгаа. Бидний нүдэнд үзэгддэггүй. Зөвхөн логикоор ингэж бодоод үзэхэд баримтаар бодоод үзэхэд гэсэн үг. Энэ одоо нарыг тойроод 8 гариг эргэж байгаа. Зөвхөн нарыг тойроод 8 гариг. За манай энэ
галактикийг сүүн замын галактик гэж байгаа. Одоо Монгол нэршлэн сүүн замын галактик. За энэ сүүн замын галактикт ерөнхийдөө 2 тэрбум хот байгаа гэж. Од гэдэг маань гэрэлтдэг. Одоо биднээс энэ нүдэнд харагдаад байгаа. Гариг гэдэг маань одоо өөрөөсөө гэрэл зацруулдаг энэ зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Манай дэлхий чинь бол гаригдаа орж байгаа. Энэ дэлхий нарыг тойрж байгаа энэ 7-8 энэ биетүүд, сансрын биетүүд бол гаригуудтай ордог. Эдгээр бол бидний нүдэнд харагдахгүй. Од болж харагдахгүй. Яг од болж харагдж байгаа нь ингэж өөрөөсөө дэлбэрт цацарж байгаа, энерги зацруулж байгаа энэ нартай адилхан 2 тэрбум ийм од манай энэ сүүн замын галактикт эргэлдэж байгаа. Дундаа цөмтэй. Цөмийг бид нар харна хөх гэж байгаа. За тэр цөмийг тойроод асар том ийм масс 2 тэрбум ийм нартай адилхан ийм од эргэж байгаа. Зөвхөн манай сүүн галактикт. Бид нар яг энэ сүүн галактик дотроос амьдралтай гаригийн тухай ерөөсөө мэдэхгүй байна. Бид зүгээр тааж байгаа. Тэд байж магадгүй, эд байж магадгүй гэж таагаад байгаа. Яг хөө ингээд хайр гаригийн биед нэстэг тав мав гэнтер гэсэн зөндөө олон юмнууд ярьж байгаа. Тэгвэл яг тас нас ингэж баримттай тийм юм бол байхгүй. Янз янзын зургнууд байж байгаа. Тэгвэл ингээд 60 хамгийн сонирхолтой нь тэр зургнуудын ихэнх нь 50-60 оны үеийн зургнууд байдаг. Тэгээ сонирхолтой нь дандаа Америкт тэр наасад бүртгэлтэй. Тэгэхээр Америкууд бол юу ч хийж магадгүй. Ганцхан Америк твд очиж идэг хайр гаригийн хөлөг гэж байхгүй шүү дээ. Дэлхийн бөмбөрцгийг хаач очиж шүү дээ. Тэр аюул сонирн баггүй. Тэгэхээр Америкууд энэ тал дээр өөрсдөө нэр хүндийг өсгөх тэгээ ягаад 60-аад оны үед байна уу? 60-аад оны үед энэ хоёр системийн уралдаан болжсэн баггүй. Социалист, капиталист гэсэн хоёр системийг хинэн мундаг вэ гэдэг. Аль систем нь төгс вэ гэдэг ийм уралдаан явуулжсэн. Зэвсэглийн хувьч төр, хөгжлийн хувьч төр, сүүл дээр бүр хайр гаригийн хувьч төр тийм болж байгаа байхгүй. Тэгэхээр Америкуудын тэр дэлхийд даяар цацсан тэр мэдээлэл бол нэг талдаа их эргэлзээтэй, худлаа байж магадгүй. Тэгэхээр бид нар бол хайр гаригийн тухай зүгээр төсөөлж л байгаа. Төсөөлж байгаа. Магадгүй гэж. Тэгтээд нэг юм байгаад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр та нар боддоо 2 тэрбум одыг тойроод хэдэн гариг эргэж байгаа вэ гэдгийг бид мэдэхгүй. Яг манай нарыг тойрж эргэж идэг гаригтай адилхан тэр 2 тэрбум одыг тойроод хэдэн гариг эргэж идэг вэ? Магадгүй 10 тэрбум гариг эргэж иж магадгүй. Гэхдээ яагаад энэ жижиг ногоон дэлхийд амьдрал байгаад байна вэ? Энэ агуу аимшигтай ийм орон зай дотор ганцхан ногоон ийм цэг байна гэж бодохгүй юу? Бусд нь бүгд үхмэл. Одоогоор бидний мэдж байгаагаар бол бусд нь бүгд үхмэл байгаа байхгүй. Амьдрал байхгүй. Нүсэр том харанхуй энэ ертөнцид ганцхан цэг амьдарч ийн гэж бодохгүй. Ганцхан цэг амьдарч ийн. Тэр цэг бол манай дэлхий. Тэгэхээр бурхан гэж байдаг болж тарах гэдэг байгаа байхгүй. Яагаад энэ яг нэг цэгийг амьдруулад байна вэ? Их сонирн байгаа зү. Тэгэхээр тэр эртнээс ингээд бурханы төлөө бурханыг ингээд шүтжирдэг нэг сохроор биш. Байгалийн элдэ үзүүдэд захилгаан ч юм уу, захилгаан загч ч юм уу, бороо орох, үер болох, газар хөдлөхийг ч юм уу мэдэхгүй дэ бурхан шүтэд хийсэн биш. Ерөнхийдөө бурхан гэдэг зүйл байдаг болж таарах гэдэг байхгүй. Миний бодлоор би бурханыг үгүйсгдэг байсан хүн сүүлийн үед би энэ бурхан гэдэг чинь ерөөсөө байдаг юм шиг гэж бодогдод байгаа. Байдаг. Яагаад энэ тэр 2 тэрбум юм одыг тойрсон энэ бараг 10 тэрбум гариг дотроос яхад ганцхан дэлхий амьдраад байна уу? Өөр дэлхий иргэншил байсан бол дэлхийтэй холбоо тогтоцсон байгаа шүү дээ энэ чинь. Хөгжил дэвшил нь одоо яг манай
иргэшилтэй адилхан 4.5 тэрбум жил одоо дэлхийн үсэд 4.5 тэрбум жил гэж байна шүү дээ. Тэрнээс өмнө 10 тэрбум жил ч юм уу одоо юу гэдэг одоо бид нар энэ галактикийн юуг насжилтыг бид нар бас тооцоолж чадахгүй байгаа ш. Зөв яг математик тооцоололоор бол бас нэг 5-6 тэрбум жил гэж яриад байгаа боловч бид нар ерөөс мэдэхгүй байгаа ш. Огт мэдэхгүй байгаа. Хаанаас үүссэн одоо хаан төгсгөө явж байгаа. Бүх юм эхлэлтэй төгсгөлтэй байхгүй. Тэгэхээр энэ одод эхлээд хаанаас яаж үүссэн бэ? Дараа нь хаашгаа эн чинь дандаа шатаад байхгүй шүү дээ. Эн чинь энерги чинь бас шатаж дууссан шүү дээ. Бид нар нөгөө нүүр суухад дуусна гэдэгтэй адилханаар энерги гэсэн нар ч гэсэн нэг өдөр тэгэл байхгүй өхмөл нэг гаргил болно шүү дээ. Нар бүгд шатаж дуусаад бүгд шатаж дууссан алдаад нарны өөрийнх нь энерги байхгүй болохоор энэ нарын тоорж исэн энэ 8 гариг чинь татхуучгүй болоод тэгээ сансрын орон зай солируулаад алга болно шүү дээ. Би жоохон ийм сонирхолгүй юм ярьж магадгүй. Би ахуй амьдралын юу гэдгийг сүнсч өтгөр цагаан даваа нөмөрсөн энэ тухай ярихлаа надад өөдөртэй, эндээ өөдөртэй. Бид нар одоо нэг ийм зохиол нэг ийм юу шиг фантастик нэг ийм юмнаас арай жоохон цааш сэтгэмээр. Арай жоохон цааш. Хизээ нэгэн цагт нар ингээд хэрвээ бүх энерги бүх юма шатаагаад дуусвал үнсэн саард гариг болоход нарыг тойрж исэн нарны татах хүчинд ингэж тойрж исэн энэ 8 гариг чинь бүгд байхгүй болчихсон. Татах хүч нь байхгүй болонгод бид нар зүгээр солир болчихсон. Дэлхийн мөхөл ч гэсэн тэр үед ирнэ. Дэлхий гэдэг энэ гаригийн мөхөл. Нэг юм мэдгүй. Дэлхий одоо энэ тойрог зам байна шүү дээ. Нарын тойрж байгаа энэ тойрог зам. Энэ бас математикийн асар том наривчлалтаагаар тойрдог гэж байгаа байхгүй. Асар том наривчлалтаагаар. Хэрвээ ингээд нарнаас нэг жоохон 100 км-ийн цаана ч юм уу, эсвэл 100 км-ийн ойр ч юм уу, дэлхийн ингээд тойрдог байсан бол дэлхий дээр амьдрал байхгүй. Байхгүй гэж байгаа. Ойртсон бол дэлхий дээр усч байхгүй бүгд ууршаал дэлхий дээр урмал ургахын нөхцөл амьд бид байхын ямар ч нөхцөлгүйгээр үнсэн саард болно. Хэрвээ нардуу 100 км л ойртвол 100 км холдвол дэлхий зүгээр мөсөн гариг болно. Бас амьд бид байх арга байхгүй. Маш нарийн наривчлалтаагаар бид ингэж нарыг тэр 365 хоногт тойрдог гэж байна. Тэгээ энэ тойргийг яг хэн бүтээгээд байна вэ? Яг энэ нэг замыг яг хэн бүтээсэн байна вэ? Их сонин зүйл байхгүй. Бас нэг зүйл байдгийг. Тэрний юу гэхээр сая ингээд Америкчууд бас сарын 1-2 тойрч буцаад ирлээ. Дэлхий гэдэг энэ гаригийг сар гэдэг нэг ийм бас нэг энэ өхмөл нэг жижиг ийм гариг одоо гариг гэж хэлье да. Дэлхийг бас ингэж тойрж идэггүй бол сар хэрвээ дэлхийн дагуул биш байсан бол дэлхий дээр үржил явагдахгүй гэж байгаа байхгүй. Урмал урахгүй, амьтад үржихгүй, эрэгтэй эмэгтэй улсууд хүүхэд төрүүлэхгүй гэж байгаа байхгүй. Энэ зүү тогтвол өстө үнэхээр нарийн байхгүй. Үнэхээр хүний санаанд оронгүй нарийн. Хэрвээ сар байхгүй болчихвол сар одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар устдаад эсвэл дэлхийгээс ингээд дэлхийн тойрог замаас гараад сар ингээд сансрын энэ хязгааргүй сансрын энэ гүн рүү ингээд солир болоод алга болчихвол дэлхий дээр үржил байхгүй бол бас дэлхий сөнөх гээд байгаа байхгүй. Яагаад гэвэл одоо энэ сар чин дэлхийгээ тойрж явахдаа соронзон орн гэж нэг юм үүсгдэг гэж байна. Дэлхийн соронзон орныг. Дэлхийн соронзон орн маань ургамлыг ургах, амьтдыг үржих, үр хөврөлтэй болгох энэ нөхцөлийг бүрдүүлж идэг гэж байгаа юм. Энерги нэмэх хасах цэник болж идэг. Дэлхийн нэмэх цэник нэжид нөгөөх нь хасах цэник болж идэг. Хасах нэмэх цэник болж иж бие нэгэ ингэж соронзон урсгалыг үүсгэдэг.
Сар байж байгаа учраас дэлхий дээр салхи гэд нэг юм байдаг. Дэлхий дээр үүл нүүдэг. Бороо ордог. Ган гачиг болдог. Бас дээрээс нь хүмүүсийн сэтгэл хөдлөл, энэ хөгшрөл, энэ эволюц явагддаг. Энэ өстө үнэхээр нарийн зүүн тогтлоохгүй. Энийг бол санамсаргүйгээр ийм байд орно гэдэгт бол итгэхэд амар бэрх байхгүй. Санамсаргүйгээр одоо юу гэдгийг яг амьдралын тэр шугам дээр дэлхий гэдэг энэ гариг нарыг тойрох тэр яг амьдралын шугам дээр нь эргэж идэг яг ийм байна гэдэг бол үнэхээр энэ баг 1000%, 0.1% боломжтой ийм сонин зүйл тогтлоохгүй. Тэгэхээр энэ цааталт нь асар том ийм оюун ухаан байж байгаа. Бид нар энэ оюун ухааны зүгээр энэ юу гэдгийг 2500 жилийн өмнөх Сиддхарт ч юм уу те зүгээр одоо хүмүүсийн эгэл амьдралын нүгэл буйныг ярьж исэн тэр хүнээр төсөөлж болохгүй. 4.5 тэрбум жилийн настай энэ дэлхийн тухай асуудлыг бид нар зүгээр нэг 2500 жилийн өмнөх хүндрэлтийн дунд амьдарч исэн нэг хүнээр бодож ерөөсөө болохгүй байхгүй юу. Тэгэхээр насар том оюун ухаан цааталт нь байж байгаа. Магадгүй энэ химэл оюун ухаан ч биш магадгүй. Дэлхий одоо энэ том энэ одод ертөнд энэ огтгоо гэдэг маань маш том химэл оюун ухаан байж магадгүй байхгүй. Тэрийг бид нар бурхан гэдэг байхгүй. Химэл оюун ухаан. Хэрвээ энэ цаанаасаа биднээсийн нөгөөх заяа тавилан гэдэг шиг энэ өгөгдөл чи хэрвээ байдаг бол биднээсийн амьдрал бол амьдралын төсөөлөл бол амар сонирн болно. Бид хувь тавилангийнхаа эзэн биш болох байхгүй. Бид бол хувь тавилангийнхаа эзэн биш. Бид бол сүнсний орон зай, орон гэр болж энэ хорвоод ирдэг байхгүй. Сүнсний орон гэр болж. Одоо шил манай Атила төрж байна. Манай Атила хин нэгэн оюун ухааны орон зай болж яг нөгөө нэг ирвэхээ авгалдаа байж захта авгалдааны дотор ирвэхээ бүтдэгтэй адилхан. Тэгэд ирвэхээ насвыг үүсэнгүүтээ авгалдаагаа үүрэ хайдаг. Тэрнтэйгээ адилханаар биднээсийн дотор байж байгаа тэр сүнс маань биднийг ашиглаж энэ арт орчтонд мэдээлэл цуглуулж бас мэдээллийг түгээж агаад тэгээд бидний биеийг ашиглаад бүхэнгүүт нь ахаад өөр төлөв рүү шилждэг. Тэгтээ ан амтан энэ шашны юу шиг юу гэдэг нүгэл хийвэл нэг хорхоо шавж болоод буян хийвэл нэг тэнгэр рүү явдаг биш. Ингээд дараа дараагийнхаа энэ золиосуудыг хайдаг. Дараа дараагийнхаа. Дараагийн хүний биед суудаг, шимгч хорхойтой адилхан. Энэ тэгтээ олон юм дээр батлагдж байгаа. Яг энэ миний энэ бодол бол олон юм дээр батлагдаад байна. Яагаад вэ? Яагаад вэ гэхээр ер нь хүний өдөр тутмын үйл ажиллагаа бол бодлоосоо илүүтэйгээр бодлого зүйл байдаг. Миний хувьд л тийм байдаг. Эхнэрийнхээ хувьд харгаж гисэн өөр хүмүүсийн хувьд зүгээр ажиглахад бид бүх үйл явдлуудаа боддгоо. Өдөрт уулзах хүнээ, өдөрт тааралдах үйл явдлаа, өдрийн процессоо энэ амьдралынхаа бас хань ижлийг ч юм уу, юу гэдгийг тэр салалт нийлэлтийг ч юм уу, эсвэл гуйлгчин болох, харигчин болох, эсвэл мөнгөтэй болох, шуналтай болох, эцсийн эцэст гэмт хэрэгтэн болох, алуурчин болох бид энэний тухай урд нь ерөөсө төлөвлөж байгаагүй. Энэ биднээсийн бодлоос өөр биднээсийн бодлоос ангиж явагддаг зүйлүүд. Ихэнх нь ухамсаргүйгээр биднээсийн тохиолдлын амьдрал ч өгсөн бас тийм байдаг. Автосол ч юм уу, өвчин зовлон ч юм уу, бог настай 3 наснда үхэх ч юм уу, эсвэл 30 наснда эмдэх ч юм уу, эсвэл ариг тамхи аль муу мухаа хэрэглэсэн ч гэсэн 100 настад үхэх ч юм уу. Энэ зүйлүүд нь биднээс шалтгаалдаггүй. Бид өглөө зохицуулж чаддаггүй. Үхлээ зохицуулж чаддаггүй. Тэгэхээр биднээсээ цаана нэг юм байгаад байгаа байхгүй. Биднээсээ хөдлөгдөг нэг юм байна. Энэ өвгдээцүү эсвэл өөр том оюун ухаан уу? Бид одоо энэ компьютер дотор байж байгаа нэг юм тоглоомтой адилхан зүйл үгүй юу гэж. Энэний тухай би бас урд нь нэг лайв дээр хальт дурдаад өнгөрсөн. Тэр нь юу вэ гэхээр энэ оюун ухаанд хүн үлсээд ухаанд бич гэж ярьж байгаа.
За одоо н Homo sapiens ч юм уу те. Шинжлэх ухааных нь хэлнэ. Гэхдээ бид нар чинь 15 мянган жил болж шүү дээ. Тэгээ яг хүний үйлс нь бол 150 мянган жил гэж байгаа. Тэгсэн мөртлөө биднээсээс өмнө асар их амьтны зүйл ангууд байгаад байсан. Одоо тэр галвын үеуд энэ динозавр юм тэргээл тэгээд харамсалтай бид нар динозавраас өмнөх яс нь олдоод байгаа учраас мэдээд байгаа. Яс нь олдоод байгаа учраас динозавр гэж яриад байгаа. Тэр динозавраас өмнө тэр 4.5 тэрбум жил бол асар их хугацаа шүү дээ. Маш их хугацаа. Одоо бид нар чинь бол нэг дэлхийн түүхийг бол нэг 50000 жилийн наанд ярьж штэ. 50000 жил. Одоо бид нар юу гэдгийг хятадын түүх ч юм уу манай хүннүүгийн ч юм уу те. Одоо юу гэдгийг Египтийн ч юм уу. За өсрлээ гэхэд нэг 7-8 жилийн 7-8 жилийн өмнөх зүйлийг л бид нар мэдээд байгаа. Яг нөгөө үлдсэн байгаад байгаа учраас. Тэгвэл энэ дэлхийд дээр хэдэн удаагийн амьдрал байсан бэ гэдэг тухай бид нар юус огт мэдэхгүй байгаа. Тэгээ би түрүү хэллээч динозаврын яс нь олж байгаа учраас динозавр байсан юм байна. Багч нь байсан юм байна, тийм байсан юм байна. Бид нар ясаар баримжааж мэдээд байгаа. Тэгээ бас нэг юу гэдгийг ДНК гэдэг нэг тийм юм яриад. Гэхдээ тэрнээс өмнө дэлхийд дээр хэдэн удаагийн амьдрал байсан бэ гэдгийг, хэдэн удаагийн энэ супер амьдралууд байсан бэ гэдгийг бид нар мэдэхгүй байгаа. Зарим нэг хүмүүс, зарим эрдэмтэд, төсөөллийн эрдэмтэд яадаг дэлхий дээр ерөнхийдөө 10 удаагийн 10-аад ийм соёл иргэншил байсан гэж 10-аад. Тэгээд яг мөхчихгүй юу? Мөхөөл дэлхий одоо юу гэдэг энэ манайхны энэ атом бомбын дайн ч юм уу, эсвэл энэ том солирын мөргөлдөөн ч юм уу, эсвэл одоо өөр янз янзын биологийн энэ айхтар өвчин тахал ч юм уу те. Янз янзын байдлаар ингээд бид дэлхий дахны бүх ингээд соёл иргэншил урмал ногоо юутай идэг бүгд ингээд сүрж исэн. Дахиж шинээр дэлхий бий болж исэн эдэр гэж. Шинээр ахаад амьдрал үүсэж исэн гэж 10-аад удаагийн. Бид нар тэр одон тэр тоглоомтой бурхны тэр 10 удаагийн тэр соёл иргэншлийн 11 дэх юм биш үү гэж. Биднээс дараа одоо хэд үргэлжлэх юм баг мэдэхгүй. Бид одоо ингээд энэ дэлхийн сүүрэл рүүгээ яваад байна уу, сэргэлт рүүгээ яваад байна уу гэдгийг ойлгохгүй байгаа шүү дээ. Одоо энэ олон дайнууд, олон газар нутгийн за цаашдаа ингээд дэлхийн их халалт явагдаад ирвэл энэ чи бүр ноцтой болох байхгүй юу? Одоо дэлхийд дээр их халалт явагдаж байгаа шүү дээ. Одоо энэ зүүн бол их халуун болно шүү. Урдны зүүн ямар вэ? Тэрний урдны зүүн ямар вэ? Ялангуяа Европт, энэ Энэтхэгт, Америк гэж тэр одоо энэ юуны дулаан бүсийн орнуудад маш их халалт явагдаж хүмүүс байж усан дотор зогсдог, зарим тохиолдолд бүр онцгой байдал зарлаж, хүл хөдөлгөөн хорж, сургууль цэцэрлэг хаагдаж, хүмүүсийг удамжинд гарахыг хорж, даралтны зүрхний өвчтөй улсуудад сэрэмжлүүлэг гэдэр явуулжсэн. Энэ юу нэг тохио болоод байгаа. Тохио болоод байгаа. Дэлхийн сүрэл энэ дайнаас илүүтэйгээр дэлхийн экосистем эвдэгдэж байгаа. Яг ингээд хит үйлдвэрлэж ингээд янз янзыг бид нар ярьж л байгаа л да. Тэгвэл зүгээр миний бодлоор бол одоо юу гэдэг нь гайхтар нүүрс шатаагаар ч юм уу нэг том үйлдвэрүүд энэс болж байгаа юм биш. Дэлхийн нэг хувьслаа хийх гээд хүлээгээд байгаа. За одоо энэ хүмүүс нэг 10-аад мянган жил амьдралаа. Одоо болоо. Одоо дараагийн ээлж хоолнд орно гэдэг шиг. Дараагийн ээлж хоолнд орно. Гэхдээ энэ хүмүүсийн тэр 10,000 жил амьдэрсэн чулуун зэвсгээс нь тэр чулуун зэвсгийн үеэс нь ахгуулаад өнөөгийн энэ 2023 он хүртэлх энэ 10-аад жилийн 10,000 жилийн энэ оюун ухаан бол хадгалагдана. Хард диск. Тэр дараагийн иргэншлийн оюун ухаан болж сүнсний өгдөл болж очно гэж. Гогшоо. Гогшоо уцаараарай.
та минь хүү таач. Энэ лав явуулахгүй байгаа энэ виза код гэдэг ийм хүн нөхцөлүүдийг бол би блокчно. Эдгээртээ би энэ дэлхийн энэ олон төрлийн энэ тэнэг дэлхийн чиглэлээр энэ Монголын олон төрлийн тэнэг улсуудад ямар нэгэн тайлбар тавих надад сонирхол алга. Энийг миний ярьж байгаа зүйлийг олон хүмүүс ойлгохгүй. Би зүгээр ганданд очиод мөрөгдсөн амар байхгүй юу? Зүгээр ганданд очиод хүмүүсийн зурсан зурганд очиод мөргөөд мөнгө өгсөн айгүй амар. Яг бол бид нар маш олон ялгаатай тархитай, маш олон ялгаатай. Одоо зүгээр энгийн маш энгийн зүйл гэдэг. Одоо чи модон шаниг үед ч юм уу те. Модон шанийн төмөн шани юу. За тэгээд модоны хүүхэд одоо тэр гүнчин шани юу ч юм уу те. За дараа 400 жилийн дараах Атила ч юм уу те. Энэ Монголын үе үеийн одоо Монголын газар шороон дээр амьдарч ирсэн үе үеийн хаадуудын цус бидэнд байгаа шүү дээ. Энэ хүмүүс ойлгодог байхгүй. Модоны үеэс бид нар цусаа хадгалж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр үеийн мэдээлэл одоо биднэрт явж л байгаа байхгүй. Зүгээр шинжлэх ухааных нь өвднөөс ярихад би зүгээр хийсэл төсөөл яриад байна шүү дээ. Бид нар энэ урдны тэр дэлхийн сүрдийн өмнөх, динозаврын өмнөх тэр оюун ухааны мэдээлэл биднээсийн тархинд явж байгаа. Бид нар тэрийг сэргээж чадахгүй байгаа. Тэрийг ганц хоёрхан улсууд энэ ой санамжийг сэргээж байгаа. Ганц хоёрхан улсууд. Энэ ой санамжийг магадгүй тэр ганц хоёрхан улсууд нь бол оногцсон хүмүүс байдаг баг. Оногцсон. Дэлхийн бүх улсууд дээр ой санамжийг сэргээвүүд энэ чинь аимшигтай болох гэдэг байна. Тийм учраас ерөнхийдөө 1 сая хүн дотор нэг ганцхан хүний ой санамжийг сэргээж тэр хүн нь тэр 1 сая хүнийг хөдөлгөж өөрийнхөө ой санамжийн боол болгодог. Ард түмэн ерөөсөө тийм байдэн шүү дээ. Одоо жишээлбэл 800 жилийн өмнө зөвхөн Чингис хаан гэдэг тэр Тэмүүжин гэдэг тэр залуугийн өгөгдлийг сэргээж энэ дэлхийн ертөнцийг хумих нэгдсэн нэг хуулийн дор авчрах тэр аргачлалыг сонгоцсон байгаа хөө сонгогдсон гэж. За энэ Иесус Христ гэдэг энэ нөхөрч гэсэн сонгогдсон тэр Сэтхарт Христ эднээсээ ой санамжийг сэргээдэг. Гэхдээ эдгээр өөрсдөө мундагтаа сэргээгээд байгаа юм биш. Эдгээр чи яг биднэртэйгээ адилхан өвддөг, хавддаг, бас тэр шархалдаг, зовдөг. Баадаг шийдэг юм л усууд. Гэхдээ эднээсийн бие дотор байж байгаа тэр сүнс бол тэр ой санамжийг ихэнх улсууд дэлхий дээр байж байгаа бараг 99% нь ой санамжийн сэргээх шаардлагагүй. Яг тэгвэл тэд бүтээгч. Тэд нар бол ажилчин шоргоолч. Ажилчин шоргоолч. Яг тэгвэл энэ дэлхий дээр бүтээн байгуулалтыг хийх тулд бүгдээ ухаантай байж болдоггүй байхгүй юу? Бүгдээ ухаантай байж ивэл ажил хийх хүн олдохгүй. Энэ бүтээн байгуулалтыг хийх хүн олдохгүй. Ухамсаргүйгээр ухаан мэдрэлгүй ажилдаг тийм сөрөг улсууд байж ах хэрэгтэй байхгүй юу? Юмыг ойлгодоггүй, ухаардаггүй, ингээд альва нэгэн үг үйлдэлийг ч ойлгодоггүй тийм доод төвшөнд тархинд байлгаж идэг тийм өгөгдөлтэй. Ерөнхийдөө боолын тархитай гэсэн. Боолын тархитай тэр хүмүүсийг бараг 99% барьж идэг. Энэ ч гэсэн зохион байгуулалттай. Хүмүүсийн тархины масс хүн болгоны гавлын ясанд иж байгаа тархины масс нь яг адилхан мөртлөө яагаад бид нар ингэж янз янзаар сэтгэхэд байна вэ? Энийг хэн зохион байгуулад байна вэ? Энэ дэлхий дээр яагаад ингэж дайн өдөөгöd байна вэ? Дэлхийн хүн амыг яагаад тахлаар ч юм уу, дайнаар ч юм уу ямар нэгэн байдлаар балансыг бариулаад байна вэ? Баланс барьж байгаа шүү дээ энэ чинь. Тэгвэл хитрхийг үржилд орж болохгүй. Тэгвэл хоолын, хүнсийн, хувцсын, хэрэглээгийн дэлхийн экосистем хангаж чадахгүй. Маш их амтныг алж устгах ч, маш их тариа өвс ногоог хятаж, энэ мод бутыг хятаж, тариалангийн талбай малбай болгоод тэгхгүйгээр яг балансыг яаж бариад байна вэ? Тэгэхээр тэр маш их дайн болсон шүү дээ. Асар их хэдэн мянган дайн болсон.
маш их улсууд өргөдсөн дандаа эрчүүд нь. Эрчүүд нь байхгүй болохоор эмэгтэйчүүд нь үржиж чаддаггүй. Ганц үржлийн машин байхгүй болж байгаа байхгүй. Дандаа эрчүүд нь яагаад ингэж хятад байдгүй, алаад байдгүй. Энд чинь нэг балансыг бариулаад хэд их хүн болохгүй, хэд их болохгүйгээр балансыг барьж идэг. Тэгэхгүйгээр биднээсийг одоо юу гэдгийг сүүн тижэлтэй амтныг одоо юу гэдгийг чон ч юм уу, астан ч юм уу барьж идээд ингээд өвчтөөг нь түүж идээд ингээд байгалийн тэнцвэрийг хадгалаад байна гэдэг шиг хүнийг өвчтөөг нь түүж идээд байдаг байгалийн тэнцвэр байхгүй байхгүй. Биднээсийг хөөж намж ижиж идэг, биднээсийг юу гэдгийг өсөлт үржихийг ингэж зогцуулж идэг энэ систем байхгүй байхгүй. Байгалийн энэ зохицолгоор байхгүй. Гэтэ биднээс энэ барьж идэг юм байгаад байгаа байхгүй. Одоо тэр Испанид тахалж байдаг юм уу те? Одоо тэр бүр тэр юу гэдгийг модоны үеэс ахгуулаад тэр их маш их дайнууд одоо дэлхийн дахны энэ Александрийн дайнч байдаг юм уу? Энэ Египтийн дайнч байдаг юм уу? Тэр том эзэнт гүрмүүдийн Ромын дайнч байдаг юм уу? За тэрнээс хойш зөндөө байгаа шүү дээ. За энэ Христийн энэ шашинтнуудын загалмаатны дайнч юм уу те? Персийн тэр асар их Персийн дайн дэжин за тэгэд үргэлжлүүлээл одоо энэ Тэвүүдийн дайн дэжингууд Америк твж гисэн бүрдэн тогт асар их дайн хийсэн шүү дээ. Яагаад эднээсийг ингэж бариад байна вэ? Энийг хэн зохион байгуулад тэр цусыг мөрөдж байгаа хүнийг хэн гаргаж ирээд байна вэ? Одоо энэ жишээл биднээсийн мэддгээр одоо Наполеоник ч юм уу те, Гитлерийг ч юм уу, энэ Сталиник ч юм уу, одоо энэ Путиник ч юм уу те, одоо энэ Трампыг ч юм уу хэн гаргаж ирээд байна вэ? Эдгээр чинь бүгд цааталтаа энд ямар нэгэн намаас ч юм уу сонгуулаар ч юм уу ингэж байгаа биш, зүгээр нэг өгөгдөл байгаад байгаа байхгүй. Энд ч одоо Иран руу дайраад л ингээд Ираны хятад байгаа юм шиг харагдаад байгаа, Украины хятад байгаа юм шиг мөртөө хоёулаад адилхан хохирол амсаад байгаа байхгүй. Хоёулаад саяны энэ одоо юу муу хүртэл тийм штэ. Саяны энэ коронавирус хүртэл гарал үүсэнд тодорхойгүй тэгсэн мөртлөө маш их олон хүмүүсийн амь насыг авч явлаа шүү дээ. Энэ тахлууд энэ одоо доох гээд энэ дархлах хол хомсдлын хам шинж өвчин энэ ан амтнд ерөөсөй байдаггүй өвчин шүү дээ. Сармагчин байдаг гэж сармагчинд энэ зүгээр нэг юуны юу шиг итгэхгүй байж идэг. Хоолойны ангийн шиг итгэхгүй ингэ байж идэг. Энэ дархлах хомсдлын хам шинж өвчин гэдэг одоо биднээс доох гэж яриад байгаа. Энэ өвчин зөвхөн хүнд байгаа шүү. Зөвхөн хүнд байдаг байхгүй. Амар сонь. Тэгээ яагаад энэ өвчнүүдийг хаанаас хэн зохиогоод байна вэ? Энэ лаборатори аргаар гаргаж ирээд байна уу? Гогшоо хараарай. Бид өнгөсөө ярьлаа. Одоо энэ Орчих Баатар гээд яг иймэрхүү улсуудыг хэдэн саяар нь хэдэн тэрбумаар нь яагаад ингэж үйлдвэрлээд энэ улсуудаар яагаад төөпийг зөөлгөө жоргон ухуулаад энэ улсуудыг яагаад энэ боолын энэ тархитай төрүүлээд байна вэ? Боолын тархитай хүний яриаг ойлгодгүй, хүний юуг ч ойлгодгүй. Тэгээ яагаад энэ сод улсууд нь ухаантай улсууд нь ийм цөөхөн байна вэ? Энэ ч ерөөсө систем байгаад байгаа байхгүй юу? Амар том систем. Би түрүү хэллээ шүү дээ. Бүгдээрээ ухаантай байдаг уу дэлхий хөгжихгүй. Дэлхий хөгжихгүй байхгүй. Ер нь бол ухаантай хүмүүсүүд альва нэгэн хүний доор ажилддаг байхгүй юу? Ямар нэгэн хүний доор ажиллаж тэр хүний өгсөн өглөгөөр амьдрдаг байхгүй юу? Тийм учраас маш олон мянган улсууд хэн нэгэн хүний доор ухамсаргүйгээр ажиллаж тэр хүний өглөгөөр насан туршдаа амьдаг. Өглөг гэдэг нь цалин. Цалин баггүй. Цалингаар. Тэр үед бол хоолоор. Хоол орон гэрээр. Та нар энэний тухай одоо жишээ нь Баатар Маатар энэ Орчих Баатар Маатар энэний тухай огт бодохгүй. Насан туршдаа бодохгүй. Яг л эдгээр тэр бодохын тэр өгөгдлийн өгөөг байхгүй. Эд зүгээр өнөөдрийн хоолоо эсвэл орой унтах, секс хийх, үржилд орох тэр зүйлэд бодно. Өчүүхэн хэрэглээний араас л явна.
Өчүүхэн өдөр тутмын хэрэглээний араас яг энэ тархин яг өчүүхэн жижигхэн хэмжээнд ажилладаг байхгүй. Энэ хэмжээнд ажилласаар хагаад цаглашгүй зовлон туулсаар хагаад өгдөг байхгүй. Зовлонгийнхаа учир шалтгааныг ч ойлгохгүй. Би яг яагаад зовоод байгаа бэ гэдгийг ч ойлгохгүй байхгүй. Би яагаад зовоод идэх юм бэ гэдгийг. Олон хүмүүс зовлонгийнхаа учир шалтгааныг ойлгодог байхгүй. Би ер нь яагаад зовоод байна гэдгийг ойлгохгүй. Зовлон хаанаас ирээд байна гэдгийг. Тийм учраас ад жаргалгүй байдаг. Ихэнх мулгун улсуудын ад жаргал бол зугац цэнгэл байдаг шүү дээ. Төрөл бүрийн зугац цэнгэлүүд. Архитект, завхрах, идэж уух. Тэгээд юу гэдгийг ингэж зодон өнүүдийн одоо энэ спортын тэмцээн. Энэ спортын тэмцээн бол ер нь зугац цэнгэл шүү дээ. Усын наадам ч юм уу, хөлбөмбөгийн дэлхийн аврах ч юм уу, олимп ч юм уу, эдгэрчтэй гайхамшигтай гоё оюун ухааны юм биш гоё. Энэ бол зүгээр ингээд биеийн хүчний энэ нэг юм дээр үеийн дайн байлдаанд адилхан ийм л зүйл. Маш олон хэдэн сая улс зүгээр энд донддог. Яг тэрнээс цааш сэтгэж чаддаг байхгүй. Ерөөсө тэрний хаалганд хүн очиж бөмбөг өшгөлхийг л ойлгодог байхгүй юу? Тэгээ энэ олон залуучууд ингэж уралдаж ингэж тэр бөмбөг өшгөлөг юунд хэрэгтэй вэ гэдэг тухай ерөөсө огт боддог. Ямар хэрэгтэй ингэж? Юунд хэрэгтэй? Одоо нэг хоёр шалдан хүн ноцтолдоод зодог шуудаг гэдэг нэг юм өмсчсэн хоёр нүцгэн залуу ноцтолдоод нэгийг унгаах бол энэ амьдралд ямар хэрэгтэй вэ гэдэг тухай хинч боддог байхгүй юу? Энэ байх ёстой зүйл, энэ бол баатардаг үйл, энэ бол биднээс өв соёл. Энэ бол одоо ингэж явах ёстой. Энийг л хадгалах ёстой. Энэ одоо цаашдаа олон жилээр ингэж хоёр нүцгэн хүн барилдаж нэгийг өвдөг шороо болгож унгааж иж эн чинь ялагч болдог гэдэг. Энэ одоо нэг хоёр хөл дээр явж байгаа дөрөв хөл дээр болох энэ ер нь тийм чухал зүйл үү? Гэхдээ тийм амьдралын тийм айхтар нуралт ч юм уу одоо юу гэдгийг тийм гүн гүнзгий ялагт уу? Нэг хүний хоёр хөл дээр байсан үнийг газар одоо унгаах чи хүн тэрдэггүй маш их төргөөс авахгүй болоод хүүхдээ асар олон удаад газар унжидэг шүү дээ. Явгнасаа ч унжидэг. Хөд орохтоо ч унжидэг. Хөгшөөсөө өнөө хөлмүүдад бүдэрч унжидэг байдаг. Гэхдээ хүн ер нь газар ингээд унах тийм хүн гайхамшигтай зүйл үү? Бид нар энэ тухай боддог юм л та. Бид нар тэрийг бодохын тархийг өгөөгүй байхгүй. Бодохын тархийг өгөөгүй. Тэгэхээр миний түрүүний ярьсныг ойлгож байгаа байх. Тэрний үг гэхээр бид нар ерөн сүнстэйгээ төрдөг. Бидний дотор өөр юм байж идэг. Өөр юм. Тэр зүйл маань биднээс амьдралыг жолооддаг. Нэг нь боол олгодог. Нөгөөх нь азгүй новш болгодог. Нэг нь за энэ амьдралын дуусах чи гэдэг. Яшиг энэ амьдралыг дуусгах. Осод аваараар дуусах уу, өвчнгөөр дуусах уу? Эсвэл өөрийнхөө махан зогцсыг өөрөө устгах уу? Архиар ч юм уу? Хар тамхиар ч юм уу? Тамхиар ч юм уу? Эсвэл дүүжлээд ч юм уу? Цусаа ханаад ч юм уу? Им угаад ч юм уу? Энэ чинь дандаа цааталт нэг юм дотор нь байж байгаа ч юм уу? Эсвэл зэрэгэлдээ байж байгаа нүдэнд харагдгүй зүйл зохион байгуулж байгаа байхгүй. Одоо яшиг энэ амьдралыг дуусгах. Энэ цаашаа явах хэрэггүй юм байна гэж. Тийм учраас асар олон улсууд амиа хорлож байгаа шүү дээ. Дэлхийд дээр одоо нэг өдөрт хэдэн сая хүн амиа хорлдсон байгаа мэдэхгүй. Энэ тэр 8 тэрбум хүн дотроос хэдэн сая амиа хорлдгийг мэдэхгүй шүү дээ бид нар. Зөвхөн Монголын статистикээс сонсож байгаа. Нэг өдөрт дэлхийд дээр хэдэн сая хүмүүс зүгээр нэг өдөрт өгч идэг юм байна. Өгснийх нь зөрүүлээд хэдэн төрж идэг юм байна. Ахаа шинэ биеийг болоод хэдэн хүмүүс үхлийн ирмээр очиж идэг юм байна. Хэдэн улсуудын сүнс нь бие орхиж яваад тэгээд тэр ухаан сануудаа хой санамжгүй сэтгэл мэдрэлтэй өвчтэй зөвхөн амьд цогцс болж үлддэг юм байна. Одоо энэ маш олон зүйлүүд шүү дээ. Амьд цогцс болцсон. Хой санамж авахгүй, аав ээжигээ таньдаггүй, ярьдаггүй, хэлдэггүй, босч явдаггүй, үйлдэл үзүүлдэггүй маш олон улсууд байна шүү дээ. Эдгээр чинь зөвхөн сүнсэн дотордын сүнсэн биеийг орхио явчихсан. Амийн аваагүй зүгээр цогцсон орхио явчихсан. Тийм л улсууд байна шүү дээ.
Тэгэхээр бид нар нэг 90 сайндаа төрөөд 90 мундахтай амьдраад байгаа юм биш. Биднээс нэг одоо би нөгөө өөрийнхөө үгнээс бас ухарж байгаа байхгүй. Бид нар нэг өгдөөцийн өгдлөр яваад байгаа ч юм биш. Тэднээс шүтэн бишрээд авах шаардлагагүй. Энэ өөр оюун санаа байна. Өөр оюун санаа. Дахин хэлэхэд нэг андан дээр үеж тэр хөөрхөн залуугийн зурган дээр очиж ингэж мөргөх биш. Сэтгаарт гэдэг тэр нөхөр зүгээр ингээд нэг авгатаа болоод хааны удан болох гол ингэж явж яснаа гинт нэг чөтгөрс хатгуулсан юм шиг гэр орон хамаг юмдаа хаяад ингээд явчихна идэр бол санамсаргүй зүйл үү? Одоо тэрний домгор нь их сонирн байгаа шүү дээ. Одоо юу гэдэг ордонд дандаа залуу усуд байсан өгшүүн ерөөсөө байдаггүй. Амар хүүн юмшил амар хэцүү байхгүй юу? Одоо тэр бурхан багшийн тэр гинт одоо юу гэдгийг бурхан багш ч одоо тэр хааны ханхуу байж байгаа гинт ордноос гараад явсан чинь нэг үхэж байгаа хүнтэй, нэг өдөлцсөн хүнтэй, нэг өвчин туссан хүнтэй таарад амьдрал чи юм бузар булаа юм байдаг юм уу? Би өстө өмнөний хайн гэж явцсан гэдэг байгаа. Энэ бол зүгээр энэ буддын шашны зохиол шүү дээ. Буддын шашны зохиол. Хааны ордонд тэр хөгшнөн ч байгаа, өвчтөн ч байж байгаа. Гүн чинь өвчтөг нь хөөж гаргаад өвчнгүүгийн дандаа цуглуулж идэг гэж байхгүй. Хаан өөрөө ч өвдөж байгаа шүү дээ. Хаан ч одоо юу гэдэг өдөл насандаа хүртэл ямар ч өвчин тусахгүй явна гэж хизээч байхгүй шүү дээ. Хизээч байхгүй. Эний тухай хэн ч ярьдаггүй. Тэгээ ялангуяа амгаахан хөгжөөгүй зөвхөн андаглаад хамрын ханаад гидсний өвчнөөс авахгүйдаад маш түгээмэл өвчнгүүдээр хүн амьдралынхаа туршид хэдэн ч удаа өвдөн шүү дээ. Янз янзын хоол унд идэл гүйлгэж барих, өвдөх, нүд нь улаах, тэгээд ханаад хүрэх, халуурах. Гэхдээ энэ процессүүд бүгд л байж байгаа шүү дээ. Эргэн тойрон тэр хатан, тэр олон хаттуудын дунд тэр ханхуу нарын дунд бүгд байж байгаа шүү дээ. Тэр ямар ч өвчнгүй ордон бай гэж хязгаарч байхгүй шүү дээ. Тэр ордон дотор ч гэсэн тохиолдын өхлүүд байж байгаа шүү дээ. Тэр нүсэр том ордон дотор чинь. Тэгэхээр одоо энэ буддын шашны түүх ч гэсэн зүгээр нэг хойчилсан говьлог байхгүй. Зүгээр тэр Сиддхарт гэдэг хүн бол бас цаанаас нь сонгогдсон сүнсний сэрэлт явагдсан байгаа байхгүй. Сүнсний сэрэлт. Тэр Назаретийн Иесус гээд нөхөрч гисэн бас нэг ингээд бас нэг жирийн нэг гуйлагчин залуу байсан. Гарал үсэл байхгүй, төрсөн эцгээж мэдэхгүй. Нэг Мария гэдэг хүний нэг хүүхнээс төрсөн нэг нөхөр явж байгаа. Гинт яагаад ингэж юмыг ойлгоод эхлэв? Гинт яагаад ингэж дотроос нь сүнсэн сэрв? Эд чи их сонин зүйлүүд байхгүй юу? Ямар ч бичиг үсэг мэдэхгүй тэр Христ Иесус Христ гэдэг байгаад биднээс яриад байгаа тэр Назаретийн Иесус гэдэг хүн чи ямар ч бичиг үсэг мэдэхгүй тийм бүжтэй. Ямар ч боловсрал олохгүй, ямар ч боломжгүй өдөр тутмын нэг жоохон хоол авч идэхэд юутэй ямар ч тийм сургууль соёл одтой хувц сунарч байхгүй, орон гэрч байхгүй тийм тэнмэл золбоо юм шүү дээ. Ямар системийн боловсрал байхгүй. Гэхдээ тэр яагаад гинт ухаач вэ? Гинт яагаад орчлонгийн зүй тогтолыг мэддэг болов? Тэгэхээр энэ сүнсний сэрэлтүүд их амар сонин зүйл байхгүй. Хэрэг хүн болгоны дотор энэ сүнс байж идэг юм бол бид нар өөрсдөө хувь тэмлэг зална гэдэг бол худлаа болж байгаа байхгүй. Бид нар задах биш биднээс сүнсэд биднээс удирддаг юм байна шүү дээ. Ер нь бол бид нар одоо юу гэдэг хинтээ ямар хүнтэй суухаа бид нар мэддэг. Биднээс суух хүний хүртэл сүнс олж ирдэг биш шүү дээ. Биднээс дотор бидний биеийг ашиглаад байж байгаа тэр сүнс зовлонгийн шитэр, жаргалын шитэр зохицуулж идэг юм шүү дээ. За энэ нөхрийг одоо жоохон зовоо юу. Энд ерөөсө жаргал хэрэггүй юм байна. За энд одоо тэр хуулийн дагуу энийг бас нэг шоронд нь хийчихье. За энд одоо бүр хитрээд энийг бас нэг хүн алуулаад энэний амьдралыг дуусгая. Ерөнхийдөө их хүн алсан улсууд ихэнх нь алуурчид эдгээр өөрөө юу хийснийг мэддэг ч шүү дээ. Гинтэл нэг тийм болсон. Гинтэл хутга аваад дүрчихсэн. Гинтэл одоо ингээд тэрийг уурыг мөнгөхаар гэж байгаа. Тэр уурыг хаанаас гаргасан бэ нү? Бүх юм чи учир шатгаантай шүү дээ. Тэр уурыг хэн үүсгэсэн бэ нү? Хин тэр хүний амьд хүн болгон өдөр болгонд уурж яадаг шүү дээ. Гэхдээ тэр хүний амьд хүрэхээр хэмжээнд хин тэр дурхирсан байна уу? Дотроос нь шүү дээ. Одоо миний жишээ татах дуртай энэ Марк Зукерберг гэдэг энэ залуу энэ кибер ертөнцид дэлхийг нэгтгэж байгаа.
энэ Киприйн орон зайг санаашиж байгаа. Зүгээр нэг сургуулийн, коллежийн оюутан байсан шүү дээ. Зүгүрбергийн амьдралыг би уншиж байсан. Жирэлэг оюутан. Тэгээ энэ дотроос нь хэн бас сүнсэн сэргээсэн. Тэр бол царай муутай, огтуд тоодоггүй, сурлаг муутай, сургуулаасаа хөөгжижсэн. Билл Гейтс бас тийм шүү дээ. Тэгээ яагаад энэ улсуудын дотроос нь нэг юм хатгаад энэ улсууд ингэж юм дэлхийг холбосон энэ том сүлжийг гаргаж ирсэн байна уу? Энэ тийм гоц байсан уу? Энэ гоц усууд үгүй шүү дээ. Бүр сургуулаасаа хөөгжижсэн юм шүү дээ. Одоо Альберт Эйнштейн гэж. Альберт Эйнштейн ч бүр 5 нас хүрж иж хэлд орсон гэж шүү дээ. 5 нас хүрж иж хэлд орсон. Аав ээж нь бас санаа зовж ирсэн. Энд ч одоо ингэж бараг сэтгэл мэдрэлийн согхтой хүүхдтэй болчихдоо гэжсэн гэж. Өөрөө мэлэн хойлог гэдэг энэ темпераменттай Альберт Эйнштейн дууга, ном юм ярьдаггүй дотгошоо. Тийм учраас сургуулийнхаа хамгийн муу оюутан байсан. Тэгээ яагаад энэ зүйл энэ харьцангуй онол гэдэг энэ одод ертөнцийг судлах энэ каунтивизм онолыг яаж гаргаж ирсэн байх вэ? Тэр Николай Тесла гэдэг одоо сүүлийн үед миний ярих туртай байгаа Николай Тесла гэдэг тэр нөхөр яагаад тэр юу болсон юм бэ нөө? Тэгээ тэр хүний Николай Тесла гэдэг хүний яагаад ихтэрч авах болохгүй, гэр бүлтэйж болохгүй, ганц бие юусагаад үр өдмөн үлдээхгүйгээр ингээд дуусчих чинь. Үр өдмөн үлдээхгүй дуусчих чинь. Эдгээр чинь дандаа цааталтай, эдгээр чинь хүний ёсоор амьдрч чадахгүйгээр ер нь ихэнх супер улсууд хүний ёсоор амьдрч чадахгүйгээр удамгүй дуусдаг шүү дээ. Удам угсаагүй дуусдаг байхгүй. Айгуу сайн. Да Винчи байж, Микеланжело байж, одоо энэ алдарт Винсент Ван Гог байж. Эдгээр чинь сууд улсууд шүү дээ. Тэгэхээр дандаа гэр бүлгүй, үр хүүхдгүй. Үр хүүхэд үлдээж гисэн удмаар нь хядуулах энэ үйлийг хэн хийж гинэ? Одоо Чингис хааны удам гэж байгаа хаа байсан Оросууд хурж ирээд тэр хааны удам Оросууд ямар хамаатай. Тэр чинь бүх тэр хаануудыг монголчуудаар нь алуулах тэр үйлийг бас хэн зохион байгуулсан байх вэ? Энэ хүмүүс бодож олсон уу? Оросууд өөрсдөө хүртэл тэр хаа хамаагүй гүрж хүнийг тэр Сталин гэдэг тэр гүрж хүнийг онц орны тэргүүн болж Ленины алдрыг зохион байгуулж тэгээ Оросын тэр 10 сая хүнийг цөллөг өсгөлөнгөөр алж дайнаас илүү хүн алсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 200 дайнаас илүү олон хүмүүс тэр хувьсгалын дараа дайны дараа өгсөн гэж байгаа шүү дээ. Тэр гулагт дээрээс нь октябрь үеийн манд жах үед маш их аллаг, маш их өсгөлэн болсон. Тэгээгүй байсан бол Орос орн бол одоо дэлхийн аимшигтай гүрэн байхгүй юу? Юу Америк? Энэ дэлхийн түүхийг, энэ бүх зүйлүүдийг ингээд үзээд авах тэр зүгээр уншаад авах биш. Зүгээр уншаад ингээд нэг үйл явдал хөөгөөд ингээд авах биш. Энийг ингээд багцлаад ингээд бодоод авахлаар цаатал нь заавал нэг далдын хүчин зүйлс байгаад байгаа байхгүй. Далдын хүчин зүйлс цаана байгаад байгаа. Чингис хааны эзэнт гүрний юм тэр мөхөл хүртэл тийм байгаад байгаа байхгүй. Эзэнт гүрний мөхөл. Гэхдээ заавал тэр нэг бүртийг аваачиж олзлоо. Тэгээ буцаж ирэхдээ жирэмсэн болж ирдэг гэдэр бол үнэхээр бас нэг цаг хугацааны тохуурхол юм уу? Доромжлол юм уу? Тийм байгаа байхгүй. Тэр л одоо Чингисийн хөвгүүдийн эзэнт гүрнээ мөхөөх энэ суурийг тавьсан байгаа байхгүй. Зүж сагаатай хоёрын тэр насан туршийн тэмцэл энэ Чингисийн хөвгүүдийн ив зүгөө байдал Чингис хааны хөвгүүдийн цаашдаа энэ хаадын хооронд дэх
цусны цэвэр бохирын маргаан, удам судрын маргаан энэ Монгол орны Монголын эзэнт гүрний мөхөл болсон шин. Тэр бүрт гэдэг тэр Багдад сүйд явсан тэр бүртийн тэр олзонд явсан тэр цаг үеэс хойш энэ маш харамсалтай зүйл байхгүй юу? Хэрвээ тэр зүч бол үнэхээр Тэмүүжингийн хүү болсон бол тэр Чингис хааны хөвгүүдийн ив найрамдлага шал өөрөөр ирэх хэрэгтэйсэн баг. Шал өөрөөр. Тэгэд эзэнт гүрнүүдийн хоорондын тэмцэл эдгээр чинь цааталтаа бүгдээрээ нэг юм байгаад байгаа. Монголын одоо энэ хувьслын юун дээр хүртэл ардын ёслоос хойш тэр чаа болсон тэр Сэдэн бол эдэргээд одоо энэ хүмүүс амар сонин усуд гарч ирсэн байхгүй. Төв хахаас байхгүй. Нэг нь болоод доромтоос чаа болсон гэдэг хүний эцэг тодорхойг. Эцэг нь бүр захаргуулж тарж байгаа байхгүй юу? Захар хүн бүр доромтоос цаашаагаар авчиж байгаа байхгүй юу? Манжуурын тийшээ. Чаа болсон гэдэг маань яг цэвэр Монгол хүн биш болж таарж байгаа байхгүй юу? Дараа нь Сэдэн бол гэдэг хүмүүс бүр дөрөвд болоод бүр хойшоо бараг Орсын хэд бас тавах гэж байгаа байхгүй юу? Тэгээ яагаад энэ төв халахад зөндөө олон Чингис хааны ч вэ, Их хаадын ч вэ, удмын маш олон эрдэмтэй оюунтай улсад байж яагаад нэг нь зүүн хязгаар нөгөөх нь бүр баруун хойд хязгаар энэ хоёр хүн Монголын энэ төрийг энэ олон жил барьж энэ ард түмнийг цөөлөх, энэ ард түмнийг хилмигдүүлэх, ингэ дарлаж мүлжих энэ замыг тавьсан байх уу? Энэ Монголын түүхийгч тэр дэлхийн түүхийгч тэр одоо тэр агуу Александрыг хүртэл тэр дөнгөж нэг 20 эдэх нас нь 30 ч хүрээгүй өгч байгаа. Тэр Цезарыг тэр нэг биднээс ярих туртаа Клеопатра тэр төрсөн дүүдэг амьдарч исэн бол хамаагүй дээр байсан байхгүй. Яагаад тэр Ромын Цезартай очиж нөгдсөн байх вэ? Тэрнээс болж тэр Македон гэдэг улс сүрдэг. Энэ фараонуудын энэ үхэл итэр чинь дандаа цааталтай нэг юм өөр юмнууд ингэж яг босоод ирэхтэнд унгаадаг, хизээ төгсрүүлдэггүй, хизээч оргилд нь гаргадаггүй, дандаа сүрүүлж идэг юм байна шүү дээ. Одоо Гитлер гэдэг чинь Адольф Гитлер гэдэг хинч танигдгүй нэг баг дарга байсан, нэг дэлхийн 1-р дайнд орж исэн баг дарга бас л бие эргэтний сонгохтой энэ ч өрөөс нь төмсгтэй байсан үржилд орч чаддаггүй тэргээл бас л ад үзэгдээл өөрөө тэр юунуудыг үзий яддаг мөртлөө маш их үзий ядалтыг энэ хүнд хэн төрүүлсэн байх вэ? Яаж байгаа тэр ямар ч улс төрд гарч ирэх ямар ч боломжгүй тэр хүн яагаад энэ бүхэл бүтэн Европыг эзлээ дараа Орос руу дайрсан байх вэ? Маш их хядлагыг яаж явуулсан байх вэ? Гитлерээр дамжуулж энэ еврей нарыг устгах төлөвлөгөөг хэн гаргасан байх вэ? Чи Гитлерийг ашиглаж дотоод нэг юм удирдаад байна шүү дээ. Яасан гшөө? За аавнуудтай очлоо заа. Одоо манад нэг юм. Яасан юу шүү? Зүгээр. Тэгэхээр энэ бүгд маань бол ер нь та нар энэ над шиг юм тэнэг юм боддог хүн байхгүй байх л тоо. Бид одоо эргэжлийн наадмын тухай бодож байгаа баг. Эргэжлийн наадам энэ хурдны замыг яаж тавихгүй байх вэ? Нямбатар огцроос цалингааны мессеж гэдэг бид нар өдөр тутмын өчүүхэн амьдралынхаа хэрэгцээ шаардлагыг бодож байгаа.
энэ зүй тогтолыг бодохгүй байна. Зүй тогтол. Манай гэр бүлд манай баг хүү маань ойлоод байна. Гидсэн дүүрүүд юм. Тэгээд аргагүй ирхэн лайва хаах болоо. Дараагийн лайваар өргөжлүүлээ да. Тэгээд та бүхэн бас тэгээд бодож чаддаг усуд бол энэ хүний зүй тогтолыг бодоорой. Нэг зүйлийг бас анхааруулж хэлэхэд хэрвээ бидний дотроос нь удирдаад байдаг энэ хүмүүсийн амьдралыг дотроос нь цаанаас нь ингэж удирддаг байсан юм бол бидэд хувь тавилангаа мэддэг эрх нь байхгүй. Бид энэ хизээ өгөх үү, хинтээ амьдрах уу гэдгийг бид мэдэхгүй гэсэн үг. Тийм учраас хувь заяа гэдэг үг хэрэгэлдэг байж. Бидний эцэг өвгд хувь тавилан мэдэгчтэй гэж. Хувь тавилан хэн мэддэг байх вэ? Хувь тавиланг тустай юм байхгүй шүү дээ. Хувь тавиланг хэн мэддэг байх вэ?